Уртаас ирсэн бүтээн байгуулалт зорилго үүссэн сэтгэл байхад их үнэмшил өөрөө итгэл байхын илэрхийлэл боллоо. Наран урах зүгээс хөдөлсөн гэр хорооллыг дэвтэрчүүлэхин үлс миний эх орныг нар зүү тойрох болтугай. Эхлэл өглөө 2 энэ ертөнцид үргэлж шин байдаг. Тэгэхээр энэ өдрүүдэд ямар сайхан үйл явдлаас та бүхэн цөмөр мэдж байгаа. Одоо үзэгч та бүхэндээ би нэг дүрслэл зүйлий. Ажил дээр нь божгийн шашээ тий. Харин тэгж байна. Дөнгөж эхлээл байж байна. Одоо тэгээд бүх цаашаа нөгөө гол нөгөө угсралтай ажлууд эхлэх байгаа л да. Тэгээд хэд хоногтой юм. Ер нь бол 14 хоног тань тий. Багт. Одоо бол энэ чинь энэ тэлдэг нь жигсэл тийм ээ. Өөртөө чинь таарлаа юм тийм ээ. Харин тий. Эхний өдрийн таарлаа шүү. Эхний өдөр. За 7 өдөр хийдэ болсон амжилт хүсье. За сайхан байна. За эд божгийн жах үед ажил саадуулаад яг үү тий. Таны алдрыг Саруу сайхан. Саруу сайхан гэдэг Атомор компани тооцоо захирал. Би зайлшгүй ирж үзэх шаардлагатай болоод энийг эхлэж. Энэ яг удна гэж ер нь удна. Дуслан тий. Дандаа урт тамилттай болсоод. Хотынхантай явж за баярлалаа. Эргэж олснаа. Би санамдгаа харин өөрийн чи мөн баг гэж одоо би яг таньсан юм аа. За амжилт хүсье. Өдөр нэг хүмүүстэй уулзаж байгаа. Тэр таадаас 50 ирээд жинчнээс ойр болсон шүү дээ. 26 юм уу тийм. Ха? 20. Юу тэгээд тэрнийгээ хийхдээ. Хаа яваад байлаа. Энд явсан. Энд яваад ирсэн байна. Гээд 76. Тав. Толтер. Яаж гарах вэ? Онцгой авчих. Насика гэж шүү. Ерөөсөө ажлах хүч нэмнэг бол бид нар ерөөсөө энд 3 минут арай нэмийг шууд л ирэхэд бил. Тэнцээ хүмүүс хөөд. Тэр асуудал за тэнд машин өвдөрдөг бол дараачийн машин гарахад үл хараасан ерөөсөө. Энэ танаа дээр хэрэгжсэн энэ төсөл амжилттай хэрэгжснээр Монгол орон дээр цаашаа хэрэгжих зам үүдэн нэгдэх юм аа. Энэ энэхүү үнэхээр том бүтээн байгуулалтын үйл хэрэг энэ Наран мандах зүгийн Сүхбаатар нутгийн баруун урттоос энэ жавхлан жишг хороос эхэлж байгаа бол үнэхээр өстөнөө залуучуудын илдгээр супер тийм үстэй тий. Үнэхээр мундаг. Бидний авцсан зураг яагаад өөрчлөгдөд байна вэ гэхээр айлууд дээр ихээр өөрчлөгдөж байгаа байхгүй. Айлууд нэг сарын өмнөөс хойно тэнд ингэ сурч тутгцсан байна. Баруун урсаас та бүхэндээ үзүүлж байгаа манай нэвтрүүлэг энэ ажил үйлс ямар тохиолдолд бид нүдэн тассан энгийн зүйлмэт харагдахгүй байна. Өглөө болгон шинэ юм шиг. Үнийг би уянгийн талаас нь яриаггүй л дээ. Энэ хүмүүсийн хүсэл сэтгэл аливаа ажил үйлсийн оролцоо гэдэг өрнөж байх явцдаа дандаа шинэ харагддаг байна. Яарч байгаа нь мэддэхгүй хэрнээ ажил ямар хурдцтай явж ийнэ гэсэн бодол бидэнд төрж байгаа. Би дахин хэлж байгаа даа үзэгчтэй. Зарим зүйлдээ энэ ажилчдын, энэ инженерүүдийн энэ бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүс саад болохыг бид хүсэхгүй байгаа шүү. Зүгээр л алсаас энэ ажлын явцыг
өдрөөс өдөрт юм яаж өөрчлөгдөж байгааг, ямар их бүтэмжтэй байгааг л харж зогсох сайхан байдаг. Тэрч байтугай зарим зүйлд олон тайлбарч илүүс байдаг шүү дээ үзэгчтэй. Дагаж гүйцэж гэнэ үү? Яг 12 он паузны ажилтай байна. Хэрэг хүчгээ юмарг бол хүн аваарай. Социализм үеийн хууч юм компенсатор гэдэг зүйлийг одоо та нар нэг хотод дээр харсан да. Нэг том дөрвөлжим газар дээр хөвтэйгээр ингэж гайнаа явдаг. Нэг пэвс гэх юм. За тий. Тэр чинь байхгүй юу? Тэрний чинь энэ оролцож байгаа. Сэгэлсэн бүтээн байгуулалт зорилго үргэлжсэн сэтгэл байхад их үнэмшил өөрөө итгэл байхын илэрхийлэл боллоо. Наран урах зүгээс хөдөлсөн гэр хорооллыг дэвтүүлжүүлэхин үс миний эх орныг нар зүү тойрох болтугай. Эхлэл өглөө 2 энэ ертөнцид үргэлж шин байдаг. Энэ намрын бар уртад хийж байгаа бүтээн байгуулалтанд ийм л олон сайхан инженер техникч ажилтны залуучууд хүрэлцэн ирж ажил үйлсээ зогслоож байгаа. Энд одоо инженерүүд, барилгачид, ажилчид, мөн дүнчлэн ардын харимын дайчид нутгийн иргэд сүм цугааранд ажиллаж байгаа. Зөвөр энэ хүмүүс ингээд зогсож байгааг харахад их бахархалтай сайхан. Хийж бүтээж байгаа хүний ажлыг харах гэдэг сайхан байдаг. Ер нь хийж бүтээж байгаа ажлын энэ бид нар ийм л юмыг зогслоож байна гэдгийг Монгол Улсын ерөнхий сайд ирж сонирхох гэж энэ хүмүүстэй уулзах гэж байгаа юм байна. Энэ өснийхөө бүтээж байгаа хийж байгааг хүн танилцуулах бол аливаа хүнд баяртай зүйл шүү дээ. Бид нар ч гэсэн нэвтрүүлэг хийж байгаа тэндийг ерөнхийдөө дуртай л байдаг. Ийм бүтээж байна. Юм жасуулсан нэг бодлын хүндэтгэлийн, нэг бодлын баярын. Нөгөө талаасаа бидний өдрийн сурвалжийн өнгө айсанд бас л нэг шин сонин дугаар та бүхэндээ өргөхөд бэлэн болж бүтээн байгуулалт явуулж үргэлжилж байна үзэгчтэй. Нөгөө зорж ирсний нэг гол хэрэг юм байгаа. Юу гэхээр засгийн газрын хөтөлбөртчдэр Улаанбаатар манай Батбаял даргын хөтөлбөртчдэрийн гэр хорооллыг амны орон сууцлуулна гэдэг хөтөлбөр байгаа. Гэр хорооллыг амны орон сууцтай болгоно гэдэг бол хамгийн гол юм нөгөө бохор ус дулаана шийдэх ёстой. За тэрнийг энэ саруу сайхан тийм ээ. Сар гаруй өмнө одоо манай өрөөнд орж ирээд би аль нэг газар энийг хийчмээр байна гэсэн. Яг энэ гэр хорооллыг ингээд дэд үтсийг нь хийчихэд хамгийн тохиромжтой газар нь явсаар байгаа Сүхбаатар аймаг болж ирсэн. Яагаад гэвэл Батбаял дарга маань анхнаасаа ингээд гэр хорооллогоо хашаа машаага өгтөө ингээд журамтай өгцөн замбраатай барьсан учраас одоо энэнийг л сонгож авч байгаа. Сүхбаатар аймгийн хувьд бол бүгд цэвэр усан хангамж аль ч гэр хороолл руугаа татсан байсан юм байна тийм. Одоо хангамж нь байгаа. Улаанбаатар хотод ч гэсэн бараг 70% нь бараг байгаа шүү дээ. Очсон байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэгэн хүндрэл байхгүй 200 айл болгон цэвэр усан хангамжуудыг шийдэх бололцоотой. Яагаад бид нар ерөөсөө ингээд Монголынхаа газар нутагт дээр тийм ээ энэ хашаанда
5 тухтай амьдарч болохгүй гэж халуун хүүд уустай. За тэгээ бохиртой ийм боломжийн амьдралын төлөө ажлыг хийсэн. Тэгээд энэ ямар ч байсан манай энэ Атморын захирал Саруу сайхан байна. Сүхбаатар аймаг дээр ингээ хэрэгжилж эхэллээ. Энэ одоо юу тавигдаж байна? Одоо контейнер нэрээд байгаа юм. За. Ерөнхий хөдөлгөөний Ааха. энэ дээр нэг Зөв. Энүүд харин нэлээд гүнзгий хогддог юм байна те. яг энэ чинь ерөнхий нөгөө нэг юу байхгүй. Бохирын хоол. Зөв. Хотог нь энд тавигдсан тийм ээ? Тийм хотог нь энд байна. Энийг сурвалжлагыг үзүүлэхэд бид нар энэ олон сурвалжлагыг та бүхэндээ үзүүлж байна. Явсаргаа тэр бүтээн байгуулалт тэрих одоо онол тэрих бүтээн байгуулалт тэр зүйл чи явсаргаа энэ айл энэ шугам орж ирж байгааг хэлж байгаа юм. Арван уртаас ирсэн бүтээн байгуулалт зорилго үргэлжлэн сэтгэл байхад их үнэмшил өөрөө итгэл байхын илэрхийлэл боллоо. Наран урах зүгээс хөдөлсөн гэр хорооллыг дэвтүүлжүүлэх энэ үс миний эх орныг нар зүү тойрох болтугай. Эхлэл өглөө 2 энэ ертөнцид үргэлж шин байдаг. За ороод ирсэн тийм. За ерөнхийдөө бол одоо 100% бид нар халаагаад үүсгээ өгсраад гол магсраад эргүүлээд өнөөдрийн байдлаар гол магсраад эргүүлээд байж байна. Одоо ингээд манай дуухнаас гарч иж байгаа ус маань энэ шугамаар ингээд өгч байгаа 150 шугамаар ингээд айлууд руу ингээд гараа явна. Бусад орж байгаа шугам маань ингэж орж ирээд дуух руугаа ингээд шахах ноцоосоор шахаж байгаа. За энд ингээд хоёр тэлтний сав байна. 600 куб метрийн хоёр тэлтний сав байж байна. Энэ цэвэр усны одоо бак гэж ярилдаг. Цэвэр усны одоо даралтын шугамыг уналтыг одоо ноцоосоор шахна шугам руугаа. За тэгэхээр одоо энэ ноцоос болохоор энэ одоо шугамын даралтыг яг үгээр одоо мэдрээд даралт багасгах юм бол өөрөө автоматар вакуум ноцоос байгаа. Даралтаар өөрөө ингээд шугамынхаа даралтыг нэмээд явчихдаг. Өдөр нутгийн орж иж болох юм тийм ээ. Тэгээ сая шугам шүлжгийн бүгд сонирхлоо л да. За. Бохир цэвэр усгээ бүх. Тэгээ сүүлийн технологиор хийгсэн сүүлийн материал ашигласан шинэлэг юм байна. Тэгээ за тоогыг нь үсчихэд буцъя гэж одоо тоогонд ороод танд таарлаа шүү дээ. Нэгэнт бүтээн байгуулалтын соврал нэвтрүүлэг хийж байгаа учраас энэ ажлаа хүндлэх хэрэгтэй, мэрэгжлээ хүндлэхэд хэрэгтэй олон зүйлээс бодогдож байсан л да. Ийм учраас би бас жаахан өргөгдсөн гэдэг юм уу.
Энэ ажлын сэтгэл санаа энэ дотор орох тийм эрмэн зоригтой орсон. Үзэгч та бүхэн олон өдөр анзаарлаа. Энэ сайхан хөдөлмөр хамгааллын хувцсыг миний нэвтрүүлгийг улам төгөлдөр болгохыг энэ бүтээн байгуулалтанд энэ нэвтрүүлгийг оролцож байгаа өтгч нь оролцож байгаа гэдгийг харуулахын тулд Safety Force компани ийм сайхан одоо бүтээн байгуулалтын туслалаа үзүүлсэн. Ингэж байж магадгүй би бүтээн байгуулагч ингэж ээж би энэ одоо ажилчин хүмүүсийн дунд ороход их таатай байсан. Safety Force баярлалаа шүү танаас. Би ч гэсэн үргэлжлэж одоо энэ бодож байна. Уран зориг гэдэг хэлтэй сайхан та гоё байна. Бид нар энийг л хүлээж байна. Сайхан шүү. Одоо өлийн дулаан амьдралын тогтох гэдэг юм эндээслэг шинэ тогтох гэдэг юм эндээслэг хийж байна да. Энэ баг зүйл биш дээ үзэгчтэй. Монголын ардны маргаашийн хөгжил цэцэрлэлт нь сайн сайхан гал өдөө байна. Зөвхөн өдөө байна. Өнөөдрөөс эхэлж би гал төлөхгүй юм шиг байна. Энэ айл дулаан халуус иржээ, инженерийн шогмос үржээ орлоо гэдэг нь гоё байхгүй. За өрлөгдөө. Оо бүлээн байна тий. За болж шүү тий. Ямар нэг юмныхаа ард гарчгаа нэг сайхан санаа алдчихад эргээд нэг хардгийг сайхан байна уу? Үнэхээр сайхан байна. Яг Улаанбаатараас бид нар ирээд эдгээр бүтээн байгуулалтаа хийж яхад нэг цаг дараа бид нар уулзж яхад яг өөртөө чи яг энэ хуцтай чи уулзж ирсэн да тийм ээ. Орой хоногийн өмнө тийм ээ. Тэгсэн чинь өнөөдөр ажил дуусчихлаа. Ямар ч байсан зүгээр би яриад байгаа. Газрын телевизэнд гарлаа. Олон аймагаас одоо эх орны өнцөг болон бүрээс бид нар бас баяр хүргэж байна. Таны хамт олонд ч тийм. Энэ бас ямар ч байсан хүмүүсийн хүртэл болохоор ер нь болгыг бол болдог юм байна да юм бол тийм. Тийм, ер нь бол өнөөдрийн байдлаар одоо бид нар халаалтаа өгж эхэлсэн байна. Тэгээд нийт нөхөр сэргийх газар шооныхаа ажлыг зэгцлэх тийм. Тэгээ хамгийн сүүлчийн ажлуудаа л хийж байна. Ерөнхийдөө ингээд төсөл ингээд одоо бүрэн хэрэгжиж дуусч байна. Одоо ингээд сүүлчийн үйл ажиллагааны төлөвлөж байна. За. Замшилсан хэдүүлээ. 2 хоног хамт байлаа үзэгчтэй. Сайхан зүйлийн эхлэл дээр байлаа. Баруун уртаас эхэлж яах гэдэг нь би ямар нэгэн сайхан зүйлийн эхлэлийг та нартай хамт хуваалцлаа гэж бодож байгаа юм да. Миний Монголын ард түмний заяа дэлгэх болтугай. Өөдлөнөө бүгдээрээ монголчуудаа. Баруун уртаас эхэлсэн бүтээн байгуулалт зорилго үргэлжлэн сэтгэл байхад их үнэмшил өөрөө итгэл байхын илэрхийлэл боллоо. Наран урах зүгээс хөдөлсөн гэр хорооллыг дэвтүүлжүүлэхин үс миний эх орныг нар зүү тойрох болтугай. Эхлэл өглөө 2 энэ ертөнцид үргэлж шинэ байдаг.